Батлан хамгаалгын сайд Бямбцогт зэвсэг төвчний жанжин штабын дарга хошууч генерал Гамбямб тэргүүтээ төлөөлөгчөд бүгд найрамдах өмнөд судаан улсад ажиллаж байна. Улмаар Unity мужийн Бентью хотод үүрэг гүйцэтгэж байгаа инхийг сахиулагчдынхаа техник хэрэгслийг шинжилж эхний ээлжийн 14 автомашиныг гартуул өгчээ. Дэлхийн халуун цэг омог хоорондын мөргөлдөөнтэй тус улсад цэргийн багийн үүрэг гүйцэтгэлийг цаашид амжилттай өргөжлүүлэхэд засгийн газар Батлан хамгаалгын яам зэвсэгтөвчний жанжин штабын зүгээс онцгойлон анхаарч батальоны үүрэг гүйцэтгэх бэлэн байдлыг дээшлүүлэх хүрээнд техникийн шинжилгээг хийх ажлыг амжилттай эхлүүлж байна. Энэ хүрээнд эхний ээлжинд 14 нэгж автомашиныг батальоны бие бүрэлдэхүүнд гардууллаа. Зэвсэг техникийн хувьд одоо 200 гаруй нэгж техник энэ юунд инхийг сахиулахад ажиллаад ашиглаж байгаа боловч үүний тодорхой 70 орчим техник зэвсгийг нь нөлөөлөх хуучирсан байгаа. Тийм болох үүнийг шинжилье гэдэг зорилгоор Toyota загвар автомашинаар 14 шиг автомашинаар инхийг сахиулах ажиллагааныхаа батальоныг хангаж байгаа. Цаашдаа бид үе шаттайгаар өшөө нэмэгдүүлнэ. Тэгээ манай залуучууд энэ техник хэрэгслээ бас эзний ёсоор хайрлан хамгаалж энэ хүлээсэн үүргээ амжилттай гүйцэтгэнэ гэдэгт итгэж байна. Тэгээ энэ бол Батлан хамгаалгын яам зэвсэгчний жанжин штабын зүгээс харь нутагт үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн багийнхаа үүрэг гүйцэтгэх бэлэн байдлыг дээшлүүлэх талаар авч хэрэгжүүлсэн таривтай арга хэмжээ гэж бодож. Монгол улс нэгдсэн үндэсний байгууллагын инхийг сахиулах АНМИС ажиллагаанд 14 дахь жилдээ амжилттай оролцож цэнхэр дуулалтнууд нь улс орныхоо тусгаар тогтнол аюулгүй байдлыг улс төр дипломатын аргаар хангахад болон гадаад орчинд Монгол улсаас сурталчлах, Монгол цэргийн чадварыг таниулахад томоохон үүрэг гүйцэтгэсээр байна. Цаашдаа нийтдээ 70 гаруй нэгж техник болон бусад хоног төхөөрөмж, материал хэрэгслийг үе шаттайгаар шинжилгээ төлөвлөн ажиллаж байгааг энэ үеэр салбарын сайд онцоллоо.